Сайн байцгаана уу? За өглөө өдрөөрөө шөнийн мэнд хүргэе. Дэлхийн алдарт 7 гайхамшигын нэг Хятадын алдарт цагаан хэрэмний талаар сонирхуулъя. За Бээжин хотоор аялж байгаа бол цагаан хэрмийг заавал очиж сонирхороо гэж зөвлөх байна. Их гоё газар байна лээ. За надад бол их таалагдсан. Цагаан хэрмийг очиж үзэж сонирхдаг үндсэн 3 газар байдаг юм билээ. За Бадалин, Мотаниу, Симатай гэж. Энэ 3 газарт болохоор цагаан хэрмийг сэргээн засварлаад жуулчдад зориулсан туршилт үйлчилгээний газруудыг бол олноор нээсэн байсан. За уулын бэлд худалдаа үйлчилгээний газар, за дээшээ явдаг автобус, хэрэм рүү гардаг кабель кар, шат зэргийг бол одоо ингэж хийж төгчүүлсэн байт юм лээ. Өөрөөр хэлэх юм бол дэд үтц одоо маш сайн хөгжсөн юм гоё газрууд байсан. За хамгийн их хүн очдог газар нь бол Бадалин гэсэн. Мотаниу нь бол арай гайгүй. За Симатай нь бол одоо нөгөө хоёр явах юм бол бүрхэн багтаа байдаг гэсэн. За амралтын өдөр бол ер нь хөнгө ихтэй, хөл хөдөлгөөн ихтэй байдаг гэсэн. Тэгэхээр зэрэг ажлын өдөр одоо очих юм бол хүн арай багтаас илүүхэн байх юм билээ. За ийшээ автобус, метро, такси, аялын компани зэрэг одоо юм дуртайгаа сонгоод л хүн үйлчлүүлээд ирэх боломжтой. За бид нар гэр бүлээрээ цагаан хэрм рүү аялсан. За цагаан хэрмийн Мотаниу гэдэг газар руу нь бол ирсэн байгаа. За Хятадын Мобус гэдэг аялын компаниар үйлчлүүлж цагаан хэрмний аяллаа бол зохион байгуулсан. Их амар юм билээ. За эднийх ер нь веб сайттай Мобус. За тэрүүгээр нь захиалга урдчилж өгөө төлбөрөө төлөө баталгаажуулчихар зэрэг. За тохирсон тэр өдөр цагтаа ирээд машинтай яриа буудлаас ингээд шууд аваа явчихдаг. Хамар. За Мотаниу болохоор зэрэг Бээжин хотынхаа зүүн хойдолд 70 км-ийн зайтай байдаг. За машинаар 1.5-аас 2 цаг орчим явж хүрдэм билээ. Бөглөрлөөсөө шилтгаална. За Мобус ер нь бол ингээд буудлаас ирж аваад тэр Мотаниу дээр шууд хүргээд өгчихнө. За Мотаниу дээр очингууд тэр Мобусын одоо компани хүмүүсэнд тусч яваад бас юм баг хэмжээний мэдээлэл зөвлөгөө өгөөд тэгээд дээшээ хэрм рүү явдаг тийм нэг автобус байгаа. Тэр автобусны төлөө суулгаа өгчих юм билээ. Тэгэнгүүт багахан зайд автобусаар яваад яг одоо дээшээ хэрм рүү гардаг тэр кабель кар шатан дээр нь очиод ингээ буучдаг. Хэрм рүү дээшээ гарахтаа бол алхаад гарч болно. Эсвэл одоо кабель караар гарч болно. Яг нь алхах юм бол бас нэлээд цаг хугацаа орох байхаа тэр бид нар болохоор кабель караар гарсан. Энэ одоо тэр кабель карын үн, тэр автобусны үн, төлбөр бүртгэл гэж зөндөө юмнууд байгаа. Энийг бол тэр Мобусийнхан ингээ бүгдийг хийж гисэн байсан. Тэгэхээр ер нь л энэ аялын компаниар ингээд аяллаа зохион байгуулвал их амар юм билээ л гэж хэлээд байгаа. За энэ аварга байгууламж 2000 гаруй жилийн одоо турш баригдсан юм гэсэн. Маш урт хугацаанд баригдсан. Ер нь тэгээд манай эртний өмнөх одоо 7 дугаар зуунд л анх үндэс суурин тавигдчихсэн юм уу да. За манай эртний өмнөх тэр 221 онд гэсэн байхад Цин Ши Хуанди гэдэг хаан энэ тусдаа байсан хэрмүүдийг нэгтгэн цаа. Тэгээ одоогийн цагаан хэрмний бол одоо анхын үндэс суурийг тавьсан гэж үздэг юм гэсэн. Тэгээ яг одооний энэ одоо бидэнд харагдаж байгаа гол одоо чулуун хэрэм за харуулын цамхаг зэрэг одоо гол бүтээн байгуулалт нь бол Мин улсын үед 1368-аас 1644 оны хугацаанд ингэж явагдсан юм шиг байлаа. Юун дээр мэдээлэл дээр бол тэгж байсан. За цагаан хэрмний үндсэн зорилго бол ерөөсөө нүүдэлчин аймагуудын товтлогооноос өөрсдийг хамгаалах ийм л одоо зорилготой байсан юм гэсэн. За энэ аврах том байгууламжийн нийтдээ бол одоо ингээ бүх салаа одоо хэрмнүүдийг бүгдийг ингээ хэмжээд нийлбэрээрээ бол 21196 км болдгийг гэсэн. Зүгээр яг энэ үндсэн одоо том одоо хамны нийт урт нь бол 8850 гаруй км болдог гэсэн. Тэгэхээр энэ бол одоо маш том юм байгууламж байна. За Хятадын хойд хэлээр энэ номхон далайн эргээс эхлээд тэгээ өргөн зүгийн одоо Зяю Гуан гэсэн тийм говь одоо цөл хүртэл нийт Хятадын одоо нийт 15 муж өөртөө засах орныг бол дамжиж өнгөрдөг юм гинлээ.
За Мутяны үгүй бидний утсан энэ одоо цагаан хөрөн байрлаж байгаа энэ уулс бол их гоё, маш гоё газар байсан. Битүү ногоон ой мод. За маш үзэсгэлэнтэй харагдд юм байлаа. Уулс нь одоо бол их өндөр сүрлэг гоё байсан. Ер нь бол одоо цагаан хэрмийг үзэж сонирхох гэж байгаа бол Бадалын лүүн явахаас илүү энэ Мутяны нь бол бас гоё юм билээ шүү. Тэгээ энэ лүү сонирхороо.